сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Намайг Мягмар Сүрэн гэдэг BMOS эдийн засгийн техникийн багш тийм хүн байна. За манай төслийн хамт олон маань асар хажилт хүүхдүүдийн оролцоо хэр байдаг вэ талаар үнэлэх тийм ажил хийсэн байгаа. Тэгээд тэр ажлынхан зарим үр дүнгээ та бүхэнд хүргэгээд ажиллаж байна. Асаргүй эдийн засгийн мэдээллийн гол их усүр бол цаг ашиглалтын судалгаа байдаг. За тэгээд бид нар 2019 оны цаг ашиглалтын судалгааны өгдлийг ашиглаад хүүхдүүд маань асар хажилт хичнээн цагийг зарцуулж байна. Ямар оролцоотой байна гэдгийг үнэллээ. 2019-ийн цаг ашиглалтын өгдөлд бол 3972 айлын 6299 хүний мэдээлэл өгсөн байдаг. Яг тэр дундаа бол 9% нь буюу 548 хүүхэд буюу 12-аас 17 настай хүүхдүүд ингээд тухайн өдөртөө яг юу хийж өнгөрсөн бэ гэдэг цагийн бүртгэлээ ингээд өгсөн байдаг. Энэ мэдээллийг ашиглаж бид хүлээг хийсэн. Тэгээд судалгааны дүнгээс ингээд харахад асар хажилт хүүхдүүдийн оролцоо хэдэн хувьтай байна гэд гэрийн бусад гишүүдийг асархад хэдэн хувь оролцож байна. Настай хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асархад хэдэн хувь оролцож байна. Хүүхдийг асархад хэдэн хувь оролцож байна гэж судлаад үзэхэд 3 хүүхэд 32% буюу 3 хүүхэд тутмын нэг нь бол хүүхэд харах ажилд оролцдог юм байна. Харин настай хүмүүсийг асар хажилт бол нэг хүний хүүхдүүдийн 1% нь оролцдог юм байна. Харин гэрийн бусад гишүүн аав ээж нь хаяа нэг гасан хоёр өгдөгд цагийн зөвлөж өгдөг ч юм уу иймэрхүү төрлийн ажил хийхэд бол нэг хүүхдүүдийн 5% нь орж ийн гэсэн юм дүн гарсан. Өөрөөр хэлбэл хүүхдийн асар харилцааны гол хөв нэмэр хаана байдаг вэ гэхээр хүүхд өөртөө хүүхдээ харах буюу дүүнрээ харахад ингэж цаг зарцуулт оролцоо их байдаг юм байна гэдэг нь бол харагдсан. За яг хэдэн минут зарцуулж байна гэдэг ингээ харсан чинь хүүхд асархад бол яг хүүхдэд дүүнрээ хардаг тэр хүүхдийн хувьд бол өдөрт дунджаар 70 минутыг бол хүүхд асархад зарцуулж байна гэдэг юм дүн гарсан. Тэгэхээр өдөр болгон цаг 10 минут те дунджаар энэ бол зарим нь бол тэнэс чих байгаа, зарим нь тэнэс бага. Гэхдээ дунджаар хүүхэд өдөр болгон 70 минутыг өөрийгөө дүүнрээ харахад ингээд зарцуулт юм байна. Дээрэс нь хүсгүй хөдөлмөр гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүд хоолоо хийх, усаа зөөх, түлэгээ хаглах, дэлгүүр явах энэ гэдэг ийм хүсгүй гэр доторх юм хүсгүй ажил байгаа. Тэр ажилд 12-оос 17 настай хүүхдүүд хичнээн минутыг ингээд дунджаар зарцуулж байна гэж судлаад үзэхэд бол 94 минутыг бол дунджаар өдөр болгон зарцуулдаг байхгүй тэр хүүхдүүд. Ингээд нэгтгэхэд үзэх юм бол 12-оос 17 настай хүүхдүүдийн гэр доторх хүсгүй хөдөлмөрийн 35%-ийг хүүхэд тасрах ажлынхаа 41%-ийг манай 12-оос 17 настай хүүхдүүд маань өөрч чаддаг юм байна гэдэг юм